тий. Тэгээ хүн болгонд хамгийн за миний хувьд бол манай хамтлагийнхан л хэлэх байх та. Нэр нь бол манай хамтлагийн салшгүй бас нэг нэрийн утас байсан хамтлагийн. Тэрнээс гадна яг л тухайн үеийн одоо мод загвар хэв маягтай өс засалт хувцлалт одоо тэр үеийн Spice Girls-ийн өмсдөг гэсэн зузаан ултай платформ гутал одоо уруулын бодог хамтлаг гэж бодонгот үзэгчд маань ч гэсэн л төсөлж л авах тод өнгийн хувцас өмсөөл үсээ тод өнгөөр будаал те зузаан ултай кет гутал өмсдөг бидний стил имиж байла мөн гол нь бас охтын хамтлаг гэхээс гадна бас бид нар амьд хөгжим тоглож исэн. Тэр маань бас бидний нэг тий стил имиж байсан. Хамтлаг 5 жил уран бүтээл туурахта 5 бие даасан тоглолтыг хийж үрээ хүүхнүүд липстик амлаа гэд хэлж амжаагүй хайр нэртэй 3 альбом гаргажээ. За бие даасан тоглолтуудаас болохоор UBS Music дээр одоо студиэс шууд амьд тоглож исэн нэг амлаг тоглолт маань бас сэтгэлээс ерөөсө гардггүй. Тэгээ тэр тоглолтын өдөр гээ төрсөн өдөр байсан. За тэгээд анх удаага амьд хөгжимтэй ингээд телевизээр шууд нэвтрүүлэг гэдэг чинь бас хүнийг их догдлуулдаг гэсэн юм билээ л дээ. Тэгээд тэн дээр би бөмбөрийнхөө цохиурыг алдаад фактчилжсэн энэ төр одоо ингээд яг өчтөр юм шиг санагдчихэв. Тэгээд энэ амлаг тоглолтод бас их дуртай. Анх удаа охтын амьд хөгжмийн хамтлаг гэдгээр бид нар ч бас их бахархдаг байсан учраас энэ тоглолт маань их дурсамжтай тоглолт байдаг. Долгион хахтаа ингээд ажиллаж байхад ерөнхийдөө их санаа нэгддэг байсан. Тэгээд дээр нь зарчимч. Тэгээд бидрийг бол бас болохгүй юм дээр бас ингээд хилдэг те. Бидрээ яг одоо үнэхээр хайртай те. Бидрээс ааваас минь ерөөсөө өөрцгөө тийм сайн хүн. Бид нар айгүй хүндэтгэж авдаг. Айгүй хайртай. Байгуулагдсныхаа дараа жил буюу 2000 онд Pentatonix наадмаас шилдэг дебют хамтлагаар шалгарч байсан уруулын бодог хамтлаг одоо хэдийгээр урлагийн тайзан дээр уран бүтээл туурахгүй байгаа ч Монголын рок попын ертөнцид ямар орон зай, байр суурийг эзэлдэг вэ? Өнгөрсөн 2009 онд 10 жилийн ойтой солгосон хамтлаг 5-аас илүү жил уран бүтээл туурууж болох байсан нь. Эдгээр асуултуудад тэднээс хариулт авцгаая. Охтуудыг нэг айхтар чангалаад яхаа тодорхой хуулийн дагуу гэрээ хийгээгүйдээ одоо бас тодорхой хэмжээгээр харамсч явдаг. Магадгүй энэ гэрээ хийгээд хуулийн нөхцөл байдалтай ингээд явсан бол тэгж богинохон одоо наслна гэж ярьдаг шүү дээ. Тэхгүй байсан болов уу гэж би дотроо бас их харамсч явдаг. Жохон чангалаад одоо зарим хамтлаг бол хамтлаг, зарим нэг гишүүн гарах орох асуудал байдаг. Баруунд одоо шоу бизнес хөгжсөн газар энэ бол проблем биш байдаг. Манайхан монголчууд энийг чинь өөх нэг нь гарлаа гэж сүйд болоод тэнд одоо янз бүрийн шоугаан яриад игтэл тэр бол зүгээр л жирийн үзэгдэл байдаг байхгүй. Тэр продюсерын гарт байдаг асуудал. Өнөөдөр КВ-г бол тэгж л хийж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан хийх байж юу гэж би зүгээр өнөөдөр яг энэ уруулын бодгийн тухай нэгэнт өнгөрсөн түүхийг ярьж байгаа учраас би бас элен долонгоо UBS Music-ээр ярьж байна. Энэ бол сургамж болох ёстой. Хэрвээ продюсер, менежер одоо тийм тодорхой яг системээр дүрмээр нь явъя гэвэл хуулийн тодорхой хэмжээний гэрээ хилцлүүд заавал байх ёстой гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Энэ бол одоо уруулын бодгийн одоо жишээлбэл нэг гишүүн нь яваад хоёр дахь нь гараад ч юм оронд нь хоёр өөрийг аваад явуулаад болох байсан ийм өдний хүртэл болох байсан ийм сайн хамтлаг байсан гэдгийг бас харамсангүй ярьж байгааг минь үзэгч олон байна бас ойлгох болов гэж бодож байна. Ер нь бол охтуудтайгаа одоо ч гэсэн надад их хүндэтгэл үзүүлдэг.
мэдээж өмнө ургасан эврээс хойно ургасан чих урт гэдэг лөө. Тий. Тэгэхээр чин тухайн үед бол бидний хийжсэн зүйлүүд хичнээн шинэлэг тий олонний анхаарлыг татах ч юм уу тухайн үед өөрсдөө хийжсэн зүйлдээ ч гэсэн сэтгэл хангалуун байсан байгаа. Тэгэл тэрийг бол хүндлэнгийн нүдээр хараад өгнөөд тэндээс дутуугийн гүйцээгээд хийж байгаа гэдэг утгаараа мэдээж давуу тал бол одооны хамтлагуудад маш их байгаа. Ерөнхийдөө бас нийгмийнхаа хөгжлийг дагаад зохион байгуулалтын хувьд бас илүү боловсронгуй болж байна л да. Студ продакшнууд гарцсан тий хамтлаг дуучдын менежментийг хийж байна. Their peroxide punk looks helping to sway the youth vote the Prime Minister's way. I believe democracy has brought all the positive effects and the positive results in Mongolia. We've got freedom of speech. We can do whatever we want now. Mr. Ekbaya's government Ер нь бол охтын хамтлаг гэдэг утгаараач тэр ер нь бол охтын хамтлаг гэчээл одоо ингээл насан туршдаа дуулна гэж байхгүй шүү дээ тий. Ер нь бол охтын хамтлаг чинь ер нь тэгэл одоо юу гэдгийг бага насны л ер нь хэдэн жил 5 6 жилийн л ер нь настай шүү дээ. Ер нь бол хамгийн ихтэй тий. Тийм болохоор зэрэг би бол тэгж угаасаа жамаараа л асан гэж боддог. Рок поп урлагийн хөгжилд бол уруулын будгийн оруулсан хувь нэмэр бол байдаг. Тэ өнөөдөр дуунууд нь дуулагддаг, мартагдаагүй ийм амьдралтай байцыг гэдэг нь бол харагддаг. Мэдээж яриг хамтлаг яг ингээд тодорхой уран бүтээл хийхгүй болохоор нэг тийм түүх маягийн болоод үлддэг. Энэ бол зөвхөн Монголд ч биш. Дэлхийн рок поп урлагийн уламжил түүхэнд бол ийм юм зөндөө байдаг. Spice Girls-ыг одоо томоор яриад өнөөдөр хараад дахид цуглаад, нийлээл, дуулаад, барайл ингээл энэ бол байдаг л нэг шоу бизнесийн байдаг л нэг асуудал. Тийм учраас сайхан дурдтгал, сайхан сэтгэгдэл, сайхан дуунууд үлдсэн муугүй юм хийж ичээ гэдгийг өнөөдөр бол ярихад болох юмаа гэж би хэлмээр байна. Тухайн үед бол өөрсдийнхөө байх ёстой орон зайдаа бол бид нэр хүрч чадсан. Тэгээд түүнийг харин хадгалж явсан хэсэг тал дээр бол зэрэгтэл ч юм уу бусд хүмүүс хэлэх байх гэж бодож байна. Яагаад би энийг ингэж хэлж байна гэхээр бидний анхны уруулын хүрээ хүүхэн тоглолт циркэд болж байгаад одоо энэ тоглолтод дуучин ган уяг ах тий Сарантуягч, Ангирмаа, дуучин Минжинсоор тэгээд перфект хамтлаг гээд олон одоо хүмүүс бидний тоглолтыг дэмжиж хөтлөөл айдуугаа өргөж оролцоод тэгээд тусалж исэн. Тэгэхээр бид нэр бол өөрсдийн гэсэн орон зайтай байсан. Саран зүудээ суннасан хүүхнүүд хүрэнийгээ тасаафэр ирчүүдийг уйраач тэхиж ясан үзэлэн гоо. Тухайн үедээ рок попынхноос ч юм уу эмэгтэй хамтлагуудаас ч юм уу юугаараа ялгахдах гол онцлогтой байсан бэ гэвэл миний бодлоор бол тийм хөгжмийн боловсрал маш өндөртэй. Тэгээд дээр нь бас бид нар өөрсдөө бас өөр давхар мэрэгчлүүдтэй боловсрал мэдлэг дээгүүр байсан юм уу гэж боддیں۔ Яг хоёр дахь ялгах онцлог гэх юм бол охтын хамтлаг гэдэг утгаараа охтын имижийг бүрдүүлж чадсан юм уу гэж боддیں۔ Дуулж байгаа дуугаараач тэр тий одоо өмсөж байгаа хууцлалтаараач тэр ерөнхийдөө нэг охтын хамтлаг гэдэг яг имижийг их сайн гаргаж ирсэн юм уу гэж боддیں۔ Тэгээ гурав дахь бас нэг ялгахтай онцлог гэх юм бол бид нар амьд хөгжим тоолж өөрсдөө амьд хөгжим тоолоод дуулаад тэгээд дөрвөн хоолой салгадаг гэсэн. Манай хамтлаг одоо байсан бол 10 жил болж байгаа.
Тэгээд UBS Music манаас 10 жилийн яваад тэмдэглэсэн байгаа. Тухайн үед бас нэлээд нэгт хамтарч ажилладаг байсан. Тэгээд UBS Music-ийн одоо 10 жилийн хэдийгээр өнгөрсөн ч гэсэн одоо энэ ташрамд баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд эцэст нь хэлэхэд манай хамтлагийг одоо сонсдог байсан, дуртай байсан тэр үеийн бяцхан охтууд хөвгүүд өнөөдөр нэлээд насанд хүрсэн том болсон байгаа. Гэхдээ биднийг мартааг байх гэж бодож байна. Тэгээд тэдэн өөрсдийнхөө одоо сонсох дуртай байсан тэр сонсогч фэнүүд болон тэгээд бидний дэмжиж хамтарч ажиллаж исэн бүх таньдаг хүмүүстэй болон одоо тэгэл энэ ташрамыг ашиглаад гэдэг шиг тэгээд одоо алс хол сурж ажиллаж амьдарч байгаа хамтлагийн гишүүдтэй бас бүгдэнд нь мэд хүргээд сайн сайхныг хүсэж байна.